Хурийн нэмэгтэй бэлэг үү эсвэл сорилтун. Үнийг хэлэхэд бүх зүйл эр хүнээс шалтгаална. Хажууд байгаа эмэгтэй түүний түвшний тусгал байдаг. Харин хурийн эмэгтэй үнийг хамгийн тод харуулдаг. Эрэг талдаа тэр бол жинхэнэ эмэгтэйлэг төрх. Зөөлн, дулаахан, инэрэнгүй түүний хажууд байхад өөрийн ирэхгүй тавширмаар санагддаг. Гэхдээ нөгөө талч бий. Хэрэг өөрийгөө нийгээгүй бол ирч хүчгүй, онцгой зүйлгүй, ожгэл байггүй мэт харагдаж байна. Харин хөгжсөн хоёр бол үнэхээр гайхамшиг. Ярихад хүмүүс татагдана. Түүнтэй өөр баймаар, гар хүрмээр, мэдрэмжийг нь мэдэрмээр санагдана. Тэр бол жинхэнэ соронз. Энэ бол жинхэнэ эмэгтэй хүний энерги, инхрээлэл, халамж, анхаарал тэр дарамтлагдаггүй. Харин өөрийн дулааны энергиэрээ бүрхдэг. Гэхдээ энэ нь сул гэсэн үг биш. Шаардлагатай үед зөрөгтэй, зан чанараараа ч гарч чадна. Гэвч түүний үндсэн мөн чанар нь зөөлөн байдаг. Тэр эр хүнийг тийм хүчтэй харж чаддаг. Ингэснээр эр хүн өөрөө өсөж хөгждөг. Түүний төлөө илүү их хичээмээр, илүү их орлого ормоор, бэлэг байрмаар санагдаг. Тэр эр хүний доторх би түүний төлөө бүхнийг хиймээр байна гэсэн мэдрэмжийг сэрээдэг. Гэхдээ нэг чухал зүйл бий. Тэр бүх ачаа ганцаараа өөрөх хүн биш. Эр хүн өдөртөнд чиглүүлж чадвал тэр бүрэн цэцгэлдэг. Бас нэг сонирхолтой ялгаа бий. Нийгэмд тэр төвлөрсөн шийдвэр гаргаж идэвхтэй ажиллаж чадна. Харин гэртээ ирээд энэ бүх дүрээ тайлж инхри дөлгөөн эмэгтэй болдог. Яг ийм үед энэ бол жинхэнэ аз гаднаа үчтэй дотроо зөөлнө. Тиймээс хариултын гийн сул дорой эр хүнд ойлгоход бэрх сорилт, үчтэй эр хүнд хизээж холдмооргүй хамгийн үнцэнтэй бэлэг.